Сайн байцгаана уу? Ани байна. За би энэ удаагийнхаа бичлэгээрээ өөрийнхөө дахиж хизээж худалдаж авахгүй гэж бодсон 5 зүйлийн талаар онцолж ярилцах гэж байна. Тэгэхээр энэ удаагийн маань бичлэг маань илүү girl talk маяг болно. Тэгэхээр та бүхэн бичлэгтэйгээ хамт байгаарай гэж хүсэж байна. За тэгээд би өөрийнхөө хувьд яг тусдаа гараад өөрийнхөө санхүүг өөрөө хариуцдаг болсноосоо хойш алдсан алдаан дээрээ тулгуурлаад энэ бичлэгээ хийж байгаа учраас миний үеийн ч юм уу те надаас доош насны охид хүүгүүдэд айгу тустай байх болов гэж бодоод энэ бичлэгийг хийж байгаа шүү. За тэгээ хувь хүнийхээ үднээс шууд хэж худалдаж авахгүй гэж бодсон хамгийн ихнийхээ зүйлийг ярив. За тэр маань бол юу вэ гэхээр overpriced skincare product-ууд байгаа. За би гоо сайхны бүтээгдэхүүнд айгүй их мөнгө өрсөн. Өөрийнхөө одоо санхүүг өөрөө зохицуулдаг болсноосоо хойш гэсэн үг. Тэгэхээр сүүлийн одоо нэг 5-6 жилд skin care бол айгүй тренди топик. Тэгээд хүн малгай айгүй их мөнгө үрж байгаа. За тэр дундаа ялангуяа тэгээд солонгосын яаж одоо солонгос одууд шиг товшиг арьстай болох уу? Унтахаасаа өмнө хэрэглэдэг миний 10 бүтээгдэхүүн ч юм уу те иймэрхүү бичлэгүүд TikTok, Facebook, social media дээр айгүй их хот болоод би гэлтгүй маш олон охтууд skin care-т мөнгө үрж байгаа. Тэгээд үүнээс болоод одоо миний хувьд хохирсон зүйл юу вэ гэхээр миний арьс бол мэдээж хүний арьс хизээж 10% бүтээгдэхүүн нэг доор хэрэглэхэд дагаад явах чадвартай тийм байхгүй тийм химийн орцтой зүйлийг 10%-оор нүгэндээ хязгаарч нэлж болохгүй. За дээрэс нь миний нөө арьсны барьер айгүй их нэмсэн, нүгэрэн дээр айгүй их юм гарсан байхгүй юу. Тэгэхээр би хувь хүнийхээ үднээс юу гэж боддог вэ гэхээр яг ийм алдаа хийснийхээ дараагаар одоо зүгээр ингээд сошиал медиа дээр инфлюенсерүүдийн хэлж байгаа үг ч юм уу те маркетингд зориулсан ийм бичлэгэнд хуурдахаасаа илүү мэргэжлийн хүн дээр нь очиод мөнгөний төлөөд арьсныхаа онцлог, арьсныхаа одоо давуу тал, сул талуудыг мэдээд түндээ тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэх нь илүү зүгээр юм байна гэж би бодсон. Мэдээж солонгос бүтээгдэхүүнүүд сайн. Гэхдээ солонгос бүтээгдэхүүн болгон сайн гэсэн үг бол биш. Тэгэхээр өөрсдөө бид нэр хэрэглэгчдийнхээ үднээс хэрсүү байж сонголтоо зөв хийх хэрэгтэй. Тэгээд 20-ын оронд 10-20 бүтээгдэхүүн ингээ авч мөнгөө багаар үрж яхаар нэг мөсөн мөнгөний төлөөд мэргэжлийн хүнээс нь зөвлөгөө аваад өөртөө тохирсон арьсны бүтээгдэхүүнийг хэрэгэл зурх хэрэгтэй юм байлээ шүү. За тэгээд яг энэ сэдв дээр байгаа дээрээ би бас айгүйх мөнгө үрсэн бас нэг худалдаа авалтаа заавал онцолж хэлэх хэрэгтэй. Энэ болохоор skin care бүтээгдэхүүнүүдээс гадна skin care продуктуудаас гадна одоо энэ төхөөрөмжүүд байдаг. За тэгээд би энэ төхөөрөмжүүдэд бас нэлээд мөнгө өрсөн. За үүний нэг тод жишээ бол нэг 4-5 жилийн өмнө Jade Roller гуашаанууд айгүй их одолоод одоо энэ Jade Roller нь байж байна. За би брендийг гаргаад явах уу тэгээд энэ Roller нь байна. За тэгээд энэ гуашаан одоо ингээд бас байж байна. Тэгээд гуашаан бол яг хөө ингээд нэг хөөцөн нүрийг буулгах гэдэг айгүй хэрэгтэй юм байлээ л дээ. Гэтэ би эдрийг хэрэглээ гээд миний арьс бол нэг төвшиг болоод нэг гой болсон юм бол таахгүй. За тэгээд тэр сүүлийн үед тэр LED гэрэл ч юм уу те Medicube Pro гэд бас аягүй хот болж байгаа. Тэгээд энэ төхөөрөмжүүд бол бас хямдхан бол биш байхгүй юу. Тэгэхээр хэрвээ skincare худалдаа авалт юм төхөөрөмжний худалдаа авалт хийх байгаа бол яг өөрийнхөө арьсны онцлогийг сайн судалж мэдээд тэгээд энийг яг байнга хэрэглэхгүй үгүй юу гэдгийг сайн бодох хэрэгтэй. Жишээлбэл би энэ roller гуашаагийг анх аваад нэг 23 сар бол аягүй идэвхтэй хэрэглэсэн. Тэгээд яг хүн хинчин тэгэл өдөр тутмын амьдрал ажил сургууль ингээд хичээл гээд ингээд явж ах яг ийм тохиолдолд ийм завгүй амьдралын тохиолдолд орой ирээд те ажилласаа ирээл ингээд цаг нүрээлээл 20 минут маск тавиал skincare 10 step хэрэглэх бол ямар ч боломжгүй. Миний хувь хүний амьдралын одоо хив маяг бол тиймэрхүү зүйлийг багтаах юм ч боломжгүй байсан. Тэгэхээр яг өөрийнхөө амьдралын хив маягт эдгээр энэ төхөөрөмжүүдийг оруулж ирээд өдөр тутамдаа та хэрэгжилж чадахгүй үгүй юу гэдгийг сайн бодох хэрэгтэй. Хэрвээ чадахгүй бол 200-300 доллар зүгээр гэрийнхэн болон ч юм уу хөргөчнийхөө нэг хэсэгт хадгалаад байх шаардлагагүй гэсэн үг. За хоёр дахь миний мөнгө өрсөн хамгийн буруу зүйл юу вэ? Дахиж хизээж худалдаж авахгүй зүйл юу вэ гэвэл ийм fast fashion те хямдхан ийм хувцснууд байгаа. За эдрийг яагаад би худалдаж авахгүй гэж шийдсэн бэ гэхээр ерөнхийдөө бол Zara, H&M, за сүүлийн үед одоолаад байгаа Shein, Temu гэдэг ийм
аппликейшнүүд байгаа. За энэ дээр айгу хөөрхөн ийм подолк ийм хувцснууд байдаг штэ. Тэрийг ингээ би хараад айгу хөөрхөн тэгээ авчдаг. Тэгээ 100 өмсөөд тэгээд 2-3 удаа өмсөөд өнгө нь алдагдаад дараа 100 өмсөе гэхээр ямар ч хэрэггүй дахиад авах хэрэг гардаг. Тэгэхээр тэр одоо 100 ингээ өмсөөд хаях хувцас нь би 10-20 доллар зарцуулж ахаар нэг мөсөн нэг 20-30 доллар нэмж төлөөд 40-50 долларын те яг нэг дундаж брендийн гайгүй материалтай зам заваад өмссөн хамаагүй илүү юм байна гэж би бодсон. Тэгээ би яг энүүгээрээ за хүн болгоныг брендийн хувцас өмс толгооноос хөл хүртлээр брендийн хувцас өмс чанартай юм өмс гэж бол хэлэхгүй. Гэтэ өөрийнхөө хувьд өөрийнхөө одоо стандартад таарсан тийм брендтэй болох өөрийнхөө стандарт таарсан юм хувцсны юм одоо юм юунуудтай болох гэсэн үг. Шаардлагуудтай болох гэсэн үг. Жишээлбэл гаднаасаа харахад айгүй хөөрхөн хувцснууд байдаг штэ. Тренд нь хөөрхөн загварлаг гэтээ чамд зөхгүй байж болно. Эсвэл материал нь муу байж болно те. Эсвэл материал нь хөөрхөн айгүй юу те тренди гэтээ чиний биеийн тохирсон, чиний биеийг гоё харагдуулахгүй байгаа бол заавал тэрийг чичирж аваад ах шаардлагагүй юм байна гэдгийг бол ойлгосон. Тэгээ ялангуяа fast fashion брэндүүд ямар одоо маркетингийн угаалга гэдэг вэ гэхээр $35 байсан бодолк маань $5 болж хямдрлаа гингүүд над мичигтэй иймэрхүү хүмүүс агүй ихээр худалдаа авалт хийдэг. Тэгээ би бас яг л юм байсан. Тэгээд эдгээр зүйлсүүдийг аваад яг үнгээ ингээ мөнгөний гарц болоод тэгээд дараа нь дахиж өмсөхгүй ингээд хог болоод хөвтөх учраас өөрийнхөө биед таарсан тэгээд өөрийнхөө одоо хэмжүүртэй жишигт таарсан гой хувцснуудтай болоод тэр хувцаа илүү олон жил 3-аас 4 жил ладаглаад өмсөх хэрэгтэй юм билээ гэж бодогцсон. Тэгэхээр яг ийм өсвөр насны ч юм уу эсвэл яг 20-од насны охид хүүхдүүд үзэж байгаа бол нэг мөсөн хувцас авах байгаа бол чанартай хувцсыг сонгоорой. Хизээж битээ за $5 нь хямдхан юм байна. За нэг хэдэн төгрөгөөр хямдхан юм байна гэсэн сонголт хийгээрэй. Яагаад тэгэхээр заримдаа яг үн дагаж чанар явдаг. Гэтэ заримдаа үнэтэй хувцас болох чанартай гэсэн үг биш л дээ. Тэгэхээр өөрийнхөө тэр яг таарсан тэр брэндүүдийг олох хувцсны материалыг сайн мэдэрч сурна гэдэг бол айгүй чухал санагдсан худалдаа авалт хийхэд. За 3 дахь миний хизээж худалдаа авахгүй дахиж өрөөсөө энэ зүйлд мөнгө өрөхгүй гэж бодсон зүйл юу вэ гэхээр гэрт байдаг декорууд байгаа. За үүнээр болохоор одоо энэ сувенир Монгол гэрүүдэд аягүй их сувенир байдаг штэ. Сувенир за миний өөрийн хувьд гэх юм бол би юм лаа зөвлөх хоббитой юм лаанууд байна. За зарим нь яг бэлэгнийх. Гэхдээ ер нь бол ингээд чихмэл тоглоом ч юм уу те гэрт зүгээр ямар ч үүрэггүй гівтжээдэг иймэрхүү сувенир юм декоруудад бол мөнгө үрээд шаардлагагүй байна гэдгийг бол би ойлгосон. Яагаад гэхээр эдгээр зүйлсүүдийг бол арчилахад бас өөрт нь мөнгө зарцуулдаг. За дээрэс нь ямар ч одоо гэрт үүрэг ройлгүй те тэгээд тоос дараад байж идэг. Тиймэрхүү зүйлд бол мөнгө үрээд авах шаардлагагүй. Тэгээд сүүлийн жилүүдэд бас хүүхдүүд юм неон гэрэл тавьдаг болсон мэлээ. Тэгээд энэ гэрэл нь бол нүдэнд айгүй муу. Тэгэхээр иймэрхүү зүйлд бол мөнгө үрэх шаардлагагүй. Хэдэн жилийн дараа модноос гарна. Тэгэхээр ийм зүйлд бол өөрийнхөө халаасны мөнгөийг үрэх шаардлагагүй шүү гэж би бол хэлмээр байна. За 4 дахь миний хизээж мөнгө үрэхгүй. За иймэрхүү зүйлд мөнгө үрээд дэмий шүү гэж бодож байгаа зүйл юу вэ гэхээр ном байгаа. За би өөрөө ном унших сонирхолтой. Тэгээд хүмүүс гайхаж магадгүй өөрөө ном уншдаг гэж ягаад номонд бити мөнгө үр гэж байгаа юм болоо гэхээр би яг ингээд аав ээжийн гэрээс гарахтаа гарсан байхгүй юу. Миний ингээ өөрөө баахан ингээ ном болцсон. Тэгээ яг манай аав ээж хоёрын ном давхар байсан л та. Тэгээ ингээд ихэнх номнууд маань зүгээр минийг удаа уншаад орхисон номнуудыг би тэр номыг дахиж хизээж унших юм те. Тийм юм нь би айгүй их мөнгө үрсэн байсан. Тэгээд ном өөрөө айгүй ийм тоос дардаг, ийм шороо татдаг. Тэгээд номыг цэвэрлээд ингээ харчлах бас айгүй хэцүү. Тэгэхээр би сүүлийн жилүүдэд яг өөртөө юу амласан бэ гэхээр би энэ номыг 2 жил тутам унших уугүй юу гэдгээ бодоод хэрвээ би яг 2 жил тутам энэ номыг уншиж чаднаа гэж бодсон тохиолдолд би номын худалдаа авалт хийдэг болсон. Тэгээд би дийлэн уншдаг номнуудаа номын сангаас зээлж уншаад цэвэрхэн уншаад буцаад эргүүлээд өгдөг. Тэгэхээр заавалчгүй дээ нэг хобби эхлүүлж юм ч юм уу те ном уншиж ингээд ном худалдаж аваад авах бол шаардлагагүй. Тэгээд e-book гэж бол байгаа. Тэгээд e-book-ийг татаад Kindle юм уу ном ноутбук юм уу утсан дээр тэр номоор нь татаад цахим номоор нь татаад уншиж болно. Тэр нь одоо байгаль орчинд ч гэсэн ээлтэй.
За тэгээд ер нь бол би номонд мөнгө өрөхгүй гэж хэлсэн маань бол миний 4 дахь зүйл байлаа. За 5 дахь хязгаарч мөнгө энэ зүйлд өрөхгүй гэж бодсон зүйл маань бол юу вэ гэхээр хоббинд чиглэсэн, эрүүл амьдрал чиглэсэн худалдаа авалтууд байгаа. За яг энэ wellness тал руугаа чиглэсэн энэ маркетингууд бол сүүлийн жилүүдэд бүр арай л байгаа. За үүний нэг тод жишээ бол би өөр дээрээ авах юм бол одоо йоганы зүйлсүүд байна. За би йогоор хичээлж эхэлнэ. Би йог хийнгээд одоо өөртөө одоо йогийн пант авдаг ч юм уу йогийн топ аваад за дээрэс нь йогийн гуц авдаг ч юм уу. За йогийн гуцаа хийх нэг цүнх авах хэрэгтэй юм байна гэд. Ингээд зүгээр нэг эрүүл амьдралын хив маягийг өөртөө суулгах гэж би 5-аас 6 худалдаа авалт хийх юм шаардлага үүсэж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг тэр йогоор хичээлгээд анхан шатанд явхад надаа яг үндэ гудас тэгээд миний зүгээр гэрийн ботолк зүгээр биеийн тамирын өмдөх хэрэгтэй. Тэгэхээс биш хөвлүүлэмний ч юм уу алогийн ч юм уу тэр үнэтэй юм тэгээд тэр үнэтэй тэр барьдаг тэр усны сав мав бол ерөөсөө хэрэггүй. Тэгэхээр ямар нэгэн хобби фитнес ч байна уу, пилатес ч байна уу, йога ч байна уу, иймэрхүү зүйлсээр хичээлж эхлэж байгаа бол зүгээр таны спортоор хичээлэхдээ ч юм уу өдөр тутамдаа өмсдөг чөлөөтэй хувцсаар их тахилч болно. Тэгээд яг нэг 6 сараас 1 жил ч юм уу яг энэ хоббигоор тууштай би явж чадах юм байна гэж бодсны үндсэн дээрээс тэр худалдаа авалтыг хийхгүй бол би зүгээр юу гэж хараад байна вэ гэхээр миний ойр тойронд ч тэр над дээр ч тэр хүмүүс эрүүл амьдралын хэв маягийг хөөж ийн гэж хэлэнгүүтлээ худалдаа авалт хийгээд тэр эрүүл амьдралынхаа хэв маягийг хөөхгүй зүгээр ингэ сэтгэл нь ханаад тэг сарын дараа жим чи яасан мэггүй жимээ хайцаан ч юм уу йогандаа яваагүй юм хэрэг заах тий ингээд хайчий ч юм уу ингээд ганц 2 өдөр ингээ амарчий ч юм уу иймэрхүү маягаар хүмүүс хандлага их байдаг. Тэгэхээр яг тэр эрүүл амьдралын хэв маягийг өөртөө суулгасныхаа дараагаар хөрөнгө оруулалт хийж тэр худалдаа авалтаа хийхгүй бол зүгээр л нэг маркетингийн золиос болоод эдгээр худалдаа авалтуудыг хийх ямар ч шаардлагагүй гэж би бодсон. Тэгээд үүн дээр бас нөгөө нэг эрүүл амьдралын тэр нөгөө нэг коллаген, витамин за уурах ч юм уу иймэрхүү зүйлсүүд байдаг. Тэгээд яг ингээд тэр уурах тэр одоо коллаген тэр жели мэлийгэл байдаг штэ. Эдгээр зүйлсүүдийг амандаа оруулахдаа дотор нь яг ямар бодис байгааг мэдтгүү хүмүүс. Тэгээд за тэгээд сурталчлахдаа сайн гэсэн юм чинь сайн л хэлгүү дээ. За энэ инфлюенсер хэлсэн юм чинь энэ од хэлсэн юм чинь үнэн л байх, энэ хүн хэрэгэлдэг юм чинь үр дүнтэй л байх гэж бодоод авах тохиолдлууд айгүй их байдаг. Тэгэхээр сүүлийн жилүүдэд хүмүүс ялангуяа сошиал орчинд байгаа инфлюенсерүүд бидний амьдралд нөлөөлөл айгүй их болсон. Тэгэхээр сүүлийн жилүүдэд бас айгүй их од болоод байгаа ди-инфлюенс гэж бас ойлголт байгаа. Тэр нь юу вэ гэхээр одоо энэ орчин цагт байгаа сошиал инфлюенсеруудын нөлөөг өөр дээрээ авахгүй байх, өөрийнхөө одоо шүүлтүүртэй өөрийнхөө ухаанаар шүүлтүүртэй хандах энэ хандлагуудыг бол өөртөө суулгаж авах нь бол маш чухал. Тэгэхгүй бол яг ингээд эцсийн дүндээ бид нар бол нэг энэ маркетингийн одоо ер нь бол сошиал медиаг хэрэглэхдээ телевиз үзэж байгаа, телевизийн реклам үзэж байгаа юм шиг хандах хэрэгтэй. Ялангуяа Instagram, TikTok-ыг харахтаа телевизээр бид нэр айгуу гоё рекламууд үздэг штеп. Тийм реклам үзэж байгаа юм шиг харах хэрэгтэй. Яагаад тэгэхээр ихэнх одоо энэ сошиал медиа хаягууд ямар нэгэн байдлаар биднэрт ямар нэгэн зүйлийг зарах эсвэл ямар таны анхаарлыг татах ч юм уу иймэрхүү зорилготой бүтээгддэг учраас энэ хүний арт ямар компани байна, энэ хүний арт ямар бүтээгдэхүүн байна гэдгийг бол маш шүүлтүүртэйгээр хараад за тэгээд энэ зүйл тань хэрэгтэй юу хэрэггүй юу гэдгийг бас бодолцож үзэх хэрэгтэй юм шиг санагцсан. Тэгээд би эдгээр зүйлсүүдийг дахиж худалдан авахаа болсноос хойш миний амьдрал илүү амар болсон. Тэгээд би мөнгө өөрийнхөө хэрэгтэй зүйл зарцуулах ч юм уу хадгалах тал дээр бол илүү их зүйлийг хийж байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр та бүхэн ч гэсэн доорх комент хэсэгт таны худалдаа авдаг хэрэггүй зүйлс юу байна? Эсвэл хүмүүсийн агүй худалдаа авдаг хэрнээ таныг одоо гайхшруулдаг яагаад хүмүүс ийм юм мөнгө үрдэм болтоо гэж бодогддог зүйл байвал доорх комент хэсэгт сэтгэлүүлтэйгээрэй. Тэгээд өнөөдрийн бичлэгтэй байсанд маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.